За сайн байцгаана уу? Юу яцгаана? За өнөөдрийнхээ дугаар дээр би ямар нэгэн ном энтнэрээс ярихгүй нэг сонсогчоос ирсэн хүсэлтийн дагуу муурны тухай ярих гэж байна. За өөрийнхөө яг мэддэг төвшөнд за надтай нэлээд муур холбогдоод байдаг. Миний өмнөх амьдралтай тэгээд бас манай найзуудын муур, манай гэрт байдаг муурны бас өмнөх амьдралын талаар гээд жоо сонирхолтой байж магадгүй юм гэж бодоод ярихаар шийдлээ. Чөлөөтэй сонирхолтой дугаар болно байх гэж бодож байна. За муурыг болохоор Монгол товчон түүхийн тайлал дээр ч гэсэн гардаг те. Ми гэдэг амтныг сургаад муур болгосон. Энэ болохоор бүр хүннүүгийн үеэс өмнөх явдал гэсэн үг. Тэгэхээр одоо хэдэн мянган жилийн өмнөх юм те. Өмнөөс эхлээд ми гэдэг амт нь харин яг юу юм бэ гэхээр жоохон барын төрлийн амтан гэж би ойлгоод байгаа. Магадгүй нөгөө мануул байна шүү дээ те. Зэрлэг ингээд жижиг муур шиг тийм амтан байдаг да. За нэг тэрний төрлийн амтныг ми гэж нэрлээд байгаа байх гэж бодсон. За ямар ч байсан Төв Азийн газар нутгаар бол миг сургаж бол гашуулж муур болгожээ гэж. За номон дээр бүр яг ингэж нарийн муурны талаар бол бичсэн хэсэг байхгүй байгаа. Ер нь бол муурыг ярихдаа доод твийн хаалгыг манагч гэж яриад идэм билээд ямар ч шашин ялангуяа энэ даалт ертөнцтэй холбоотой тий зүүн бэлгтэй улаач онгод тэнгэрүүд ярихдаа муурыг одоо хүлийн ертөнцийн хаалгыг мандагч гэх юм уу тий ийм байдлаар бол ярьдаг. Монголчууд болохоор нэлээ ийм сүүлийн хэдэн жилд байх бодвол айгүй сөрөг ярьдаг. Муурны бодлыг уншиж чаддаг юм шиг л тий эзнийгаа хараадаг энтергэлтэй үхээсэй гэж хүсдэг баг алах гэдэг юм уу яах гэдэг юм тий тэгж ярьдаг хүмүүс байдаг. Энэ бол сүүлийн хэдхэн жилийн одоо ямар хүмүүсийн гаргасан цоо ярээ мэдхгүй. Бодвол энэ даалт ертөнцтэй холбоотой болохоор тэгж ярьдаг баг. Яагаад ер нь даалт ертөнцтэй холбоотой гэж ярьж ийн вэ гэхээр миний бодлоор тэр харааны төвшин биш те. Хідэн төвшин байдаг гिचлээ дээ. Шүний юмыг сайн хардаг төвшөнд ойртох тусмаа одоо сүнсийн хий биетэй зүйлүүдийг бол нүд бол харж эхлэн гэж байгаа. Өнгөний нөгөө ойлтыг хідэн өнгийг харж чадчих. Тэрнээсээ ингэж ийм төвшөнд хуваагдаад байгаа байхгүй. Тэгэхээр нохоо муур хоёр бол их ойролцоо гэхдээ нохоо сүнсийг бол харж чадахгүй зөвхөн мэдэрнэ гэж байгаа. Нэг төвшнөөр ялгаатай муур нь болохоор сүнсийг харж чадна гэж одоо Домжийн судар дээрээс бэлтгэсэн нэг дугаар байгаа. Тэрний линкийг доор үлдээчихье. Сонсоогүй хүмүүс яхан бол сонсороо би яг тэр төвшингүүдийн яг чийжлээгүй байна л да. Ямар төвшөнд юу харж чадах, юуг харж чадахгүй те ямар төвшний нүдтэй хүмүүс яах вэ ихүүгээд тэн дээр бол нарийн ярьсан байгаа. Зарим хүмүүс ховор тохиолдолд болохоор яг юм муурны нүдний төвшөнтэй ижилхэн юм хардаг хүмүүс төрдөг гэж байхгүй. Тэр хүмүүс бол сүнсийг бол ямар ч асуудалгүй харж чадна. Төрөлхийн тийм нүдний онцлогтой төрсөн. Зарим хүмүүс нөгөө зөвхөн хар цагаанаар хардаг төрдөг гэдэг байгаа шүү дээ тий. Яг тэрнтэй ижилхэн энэ бол нөгөө төрөлхийн нүдний тэр одоо гажиг гэх юм уу да тий. Жирийн биш ийм тохиолдлууд байдаг гэж байгаа. За муур бол дийлэнхтэй бол дийлэнхтэй гэхгүй баг бүгдээрээ л ахaltaа энэ сүнсийг харж чаддаг байх нэ. Тэгээ энэтэй нь холбоотой ер нь бол муурыг сөргөөр ингэж одоо ярих хандлага байдсан болов гэж би бол хөвдөд боддог. Хүмүүс тэгдэгчтэй ингээд нэг үл хөдлөх хөрөнгө ч юм уу машин зэрэгээ заруулахын тулд муур оруулаад гаргадаг гэж яриад байдаг тий. Тэгэхээр хар эрчим энерги хар сүнс нь яах нь муурнаас холуур байдаг. Гэхдээ хар сүнс хар эрчим бол ингээд дотроо бас төвшөнтэй чадвартай чадвар өндөртэй хар сүнснүүд бол муур зуур бол хамаагүй л ахал та. Тэгэхээр нэг дундаас доогуур төвшний ч юм уу тэр хар сүнс эрчим бол муурнаас жоохон зайтай байдаг гэсэн үг. Тэгэхээр муур тэр байшин машинг бол мэдээж ямар худалдагч биш тий заранч гэж юу аах вэ зүгээр муур ороод гарахад тэр хар эрчим энерги хулдах зайлах тохиолдолд эерэг эрчим эзлэндээ тэр орон цаг тэгэхээр худалдаж авах гэж байгаа хүмүүс үзэж байгаа хүмүүст бол эерэг мэдрэмж төрснөөр худалдаж авах магадлал нь илүү өсдөм болов гэсэн ойлголттой байгаа. Жишээн дээр ярих юм бол өмнөх жишээнүүдээр ярьсан бат байна шүү дээ. Хүний болоод амтны бодлыг уншиж чаддаг. Тэгээд ерөн сүнс хүний гэрлэн бүрхүүл аура хүрдийг хардаг гэд. Тэр найзд маань бас ингээд сүнс сүдэр бол ингээд хэвийн ингээд харагдчих байдаг. Тэгээд зарим нөхдүүд нь болохоор ингээд дагаад орж ирдэг гэж байгаа байхгүй. Одоо чинь маад ирэхт нь зарим нэг тийм нөхдүүд ингээд орцоор дагаж орж ирж ийн гэж байгаа. Гэхдээ манай энэ 5 давхарлуу төхөөд ирэхээрээ ер нь бол 4 мөрөн давхарт үлдчихэж чинь гэж байгаа байхгүй.
Тэгэхээр энэ бол Батын тайлбарласнаар бол муурнаас болж байгаа гэж байхгүй манай муурнаас. Тэгэхээр хар эрчим хар сүнснүүд нь муурнаас жоохон зайгаа барьж идэг л гэсэн үг болж таарж байгаа. Тэгэхээр муур гэрт байх гэрт гэхгүй тухайн нэг орцонд нэг муур байх нь бол нэлээд тийм хамгаалалтын хар эрчим энергиээс хамгаалалт болж өгдөг юм байна гэсэн ойлголт бол төрсөн. Энэ хамгаалтын хүрээ нэг хэдийн 10 орчим метр ч юм уу те бэдийн болов гэж би зөвхөн хувьдаа бол бодсон. Манай муурчин л гэхдээ ч одоо 2 байр, 2 3 машин зарсан тийм бас нөхөр байгаа хгүй юу? Хороод гараад ингээд зархсны дараахан зарагдсан. Тэгэхээр тэр бол ерөөсөө л хар эрчим энергийг одоо холдуулж байгаа л процесс юм болов уу гэж би бодож байгаа. Бас нэг манай нэг найз өөрөө бас юм зүн мэдрэмжтэй сүнс хар эрчим энерги зэргийг бол мэдэрдэг. Тэр найз маань мууртайгаа тэр одоо сэлб голын зүүн талаар байдаг одоо хөвчлэн оюутнууд түрээсэлдэг нэг 4-5 давхар байшин байдаг юм да. Дандаа нэг өрөөтэй тэр байрыг бол хэсэг түрээсэлсэн. Тэр хугацаанд бол тэр хавьд байдаг нэг за юу гэмдээ хар сүнс, хар талын сүнс альбин тэр нүү аль нь нүү мэдгүй юм чсэн тийм хар талын сүнс тэнд байдаг. Ерөн бол тэр орчмын газрыг нөгөө эзэгэнсэн гэх юм уу юу хий одоо хил хязгаараа тогтоосон тий. Тэр байраар орж гардаг жоохон байрны 20 орчмоор бол явдаг тийм хар сүнс байдгийг маа найз мэддэг. Тэр байрны нөгөө орцны жижүүр гэх юм уу тэр хүн бас мэддэг юм байна гэж байгаа хгүй. Тэгээ нэг өдөр гэртээ байжсэн чинь хаалганых нь гадаа яг нөгөө нөхөр чинь тий нөгөө хар сүнс чинь айгүй ойртож ирж ийн гинэ. Тэгээ манай хүн чинь яхав нэг айсан ч юм уу. За яах нь вэ? Одоо орж ирэх нь үү яах нь вэ гэд ингээ ажиглаа байжсэн чинь муур нь очоод муур нь мэдэрж ийн гэж байгаа хгүй. Тэдний муур чинь болохоор бас нэг юм гин цайлган царайтай яг муур гэхэд бас те бараг шавж мавжнаас айдаг зүхтдаг тийм амтны зүн совин яатсан гэмээр нэг тийм амтан байдаг байхгүй бараг хүнэрхүү шахахгүй тийм аймхаа гар байдаг байхгүй. Тэгсэн чинь нөгөө муурчин бүр сонин дуу гаргаад хаалга руу төгч ийн гэж байгаа байхгүй. Нөгөө хаалганы цаана юм байгааг мэдрээд тэгээ тэгсэн чинь нөгөө хаалганы цаана байгаагаар холтчих чинь гэж. Тэгээд нэг өдөр бас муураа салхилуулаад гэх юм уу гадаа нөгөө байрныхаа ойролцоо байжсэн ч одоо сэлб голын эргээр байжсэн гэж байгаа байхгүй. Тэгээ байжсэн чинь нөгөө гар ингээд төхөөд ирсэн гэж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь нөгөө муурчин бүр өмнө нь хизээж тэр муураа тийм байдалтай харж байгаа гэж байгаа. Бүр баг муурнаасаа айхаар тийм мэдгүй одоо бичлэг дээр л гардаг та бүр ингээ хоёр муур амар зодтолдохдоо маш ховор тохиолдол хаа. Бүр ингээ өсмөс нь амар босоод те царай мараа ингээл эвгүй болоод гэж мэгж дуурч мураал те амар сонин царайтай болсон гэж аахгүй хүн амар одоо тэр нөгөө сүнсийг мэдрээд тэгж ин хараад гэх юм уу одоо эсрэг үйлдэл гаргаж штэ те тэгээ тэрнээс хойш бол тэр нөгөө гар чин тэр байрны ойр хаваар үзэгдэхэ байсан гэж аахгүй тэр хар талын сүнс. Тэгэхээр муур бол ямар ч байсан тэр хар эрчим энергитэй тэр хар сүнсний мэддэг тэрнийг одоо зайлуулах те тэрний эсрэг тийм үйлдэл гаргадгийн байна гэдгийг бол би ингээд ойр дотны хоёр хүнээсээ ингэж тохиолдлуудыг сонсоод те энэ ойлгосон. За тэгээд мууртай холбоотой бас миний өмнөх төрөлд одоо муур байсан байх магадaltaй тийм яриа байдаг. Тэрний юу гэхээр манай том ихч надаас бол 8-аар ихчлээ. Тэгээ саяхан л хэдхэн жилийн өмнө манай ихч ярьсан яриа нь өмнө нь хизээш тэрийг ярьж байгаагүй. Тэгээ юу гэж ярьсан бэ гэхээр манай ихч ингээд жоохон байж л та одоо хэдийн 6-7 настай байсан үед манад нэг муур байдаг байсан юм байна. Маах ч тэгэхэд баян хошуунд байдаг байсан. Тэгээд яг гаднаас нэг гудамжны л муур бах та. Маад орж ирээд ингээд нэг хэсэг амьдрсан юм байна л та. Тэгсэн чинь тэр мууртай манай ихч ярьсан гинэ. Ярьсан гэж одоо тэр муурны л бодлыг ойлгосон юм уу яасан нэг тийм юм болсон гинэ. Тэгсэн чинь тэр муур ярахтаа юу гэсэн гэхээр би өмнө нь нөгөө лам байсан. Тэгэл гэрээсээ хол дандаа ингээл даяанч хийгээл гэрээсээ хол явцдаг байсан гэж байхгүй. Тэгээ гэрийнх нь тэр хүний ардаас маш их санаа зовдөг. Гэр бүлийнхнийгээ их санаагийн зовоосон юм одоо юу гэх юм нүгэлтэй гэх юм уу те. Тэгэнгүүт энэ төрөлд маань намайг ингээд байнга гэртээ байж идэг юм муурын төрөлд би төрсөн юм аа гэж ярьсан гэж аахгүй. Тэгээд тэр муур нэг өдөр л гинт алга болсон гэсэн. Тэгээ байж нэг удаагүй би төрсөн байгаа байхгүй. Тэгээ нэг жоох хүүхэд байгаа штэ дөнгөж төрөөд нэг ярьж марих болоочгүй. Тийм үед нь тэр жоохон хүүхдээс манай их чи ингээд нөгөө бодлын ч юм уу да мэдгүй ингээд юу мэдэрсэн гинэ ойлгосон юу гэхээр би нөгөө танаад байсан муурчин байж тээ танаад ингээд дүүчин болоод ингээд хүрээдэрлээ гэсэн тиймэрхүү юм ойлгосон гэж байгаа байхгүй юу. Тэрийгээ саяхан хэдэн жилийн өмнө надад анх удаа ярьж байгаа юм. Айгуу сонь уу? Тэгээ бас манай ээж юу гэж ярьдаг гэхээр
Одоо хүмүүс чинь ингээд өөрийгөө жирэмсэн болох үед ингээд могоо зүудэлдэг гэж ярьдаг те. Эсвэл могоо зүудлэхээр ойр орчмынх нь хүмүүс жирэмсэн болсон байдаг ч гэдэм үү те. Ийм байдаг. Тэгсэн чинь манай ээж болохоор намайг олох үедээ дандаа муур зүудэлж исэн гэж аахгүй. Яагаад ч юм амар их муур зүудэлдэг байсан гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр мэдгүй энэ хоёр яриаг би сонсоод тэг магадгүй үнэн байж магадгүй л юм. Хүүхэд чинь ингээд 2 3 нас хүртлээр зарим хүүхэд бүр 5 6 нас хүртлээр өмнөх амьдралынхаа мэдээллээс харах ингээд салаагүй байж идэг те. За тэгэхээр миний одоо өмнөх настай холбоотой нэг ийм баримт бас мууртай холбоотой байгаад байгаа. Тэгэхээр та бүхэндээ сонирхолтой. Бас нэг сонирхолтой байж болох үс нэг бас баримт байна. Миний нэг зүн бэлэг өндөртэй нэг найз байсан. Одоо бурхан болцсон л доо. Тэр талигч найз маань яг тэр зүн бэлгийнхаа чадвараар бол за Монголд бол цөөхөн хүний тоонд орохоор тийм маш өндөр чадвартай тийм зүн бэлгтэй хүн байсан. Одоо нөгөө 3 дахь мэлми тий тархины тэр голд байх хэсгийн хөгжил нь маш өндөр хөгжсөн. Өмнөх тэр бясалгалаар тархиа хөгжүүлвэл юу болох вэ гэдэг дээр ярьсан шиг тийм баг тэр Люсигийн 40-50% тархиа ажилуулсан байгаа тэр төвшний зүйлсийг хийх чадвартай. Компьютер дэх мэдээллийг бол чөлөөтэй хин нэгний компьютероос мэдээлэл авах ч юм уу. Хүний тархин дах мэдээллийн зарим хэсгийг устгах гэх юм уу те. Зарим ой санамжаас нь зарим хэсгийг арчих гэх юм уу. Зүн бэлгийн өндөр чадвартай тийм бүсгүй байсан. Тэгээд хүнд юм өвчнөр бол нас орсон. Тэгээд нас урахаасаа өмнө надад юу гэж ярьж ирсэн бэ гэхээр за би танад очиж шүү. Ирэх амьдралдаа дараагийн төрөлдөө би танад очиж шүү. Танад муур олж очиж шүү гэж ярьж исэн. Тэг би өө за тэгэрээ гэд тэгэд өнгөрч исэн. Тэгсэн чинь нас урснаас нь хойш нэг 5 6 сарын дараа юм уу да. Манай нөхрийг нэг муур дагаад одоо манайх чинь гимтлийн эмнэлгийн энд байдаг байхгүй. Тэгсэн чинь хорооллын одоо дүүхэгийн тэнцэнээс нэг жижигхэн муурын зулцаг хайрцагт гэлүү ямар ч нэг гадаа нэг муурын зулцгнууд хийсэн. Зүгээр гудамжны л мууралтай брэнд юм биш. Тэгсэн чинь нэг муурын зулцаг нь бүр тэнцэнээс наашаа бүр дагсааран багаад гэрт хүрээд ирсэн. Тэгээ манай хүн ингээд нөгөө муурын зулцгаж чадаад ямар нэгэн амьтан ингээд дагаад байх юм бол тэр амьтныг авч тэжээхэн зүв байдаг гэж манай эмээ өвөө тий аав ээж ярьдаг тий. Тэгэнгүүт манай хүн ингээд дагсааран багаад энд ирчин хэрнэ гэрт аваад ороод ирсэн. Тэгээд энэ нэг муур ингээд бүр дагаад ах юм. Яах вэ хөө гэтгсэн чинь за гэд тэг битээ хоёр тэжээгээд ихсэн баггүй юу энэ одоо өөрийнхөө энэ муурыг энэ кискаг бол тэгж анх ирж исэн. Одоо олон жилийн өмнө штэ. Бараг 8 9 жилийн өмнө юм уу да. Анх тэгж манад ирж исэн муур баггүй. Энэ ч нөгөө малын эмчид үзүүлээд ингээд вакцин энтлэрийг хийлгээд ингэнгүүт 4 сард төрсөн байх гэж ярьж исэн баггүй юу. Тэгчээд байжсэн чинь маа нөгөө талигч найзын төрсөн өдөр болдог баггүй юу. 9 сарын 10 эднэр төрсөн өдөр нь болтын. Тэгээд фэйсбүүк дээр ингээд төрсөн өдрийн мэдээлэл нь одоо тэр найзууд нь ирдэг те. Зөвхөн надтай найз нэг тийм фэйсбүүк хаяг нь байдгийг. Тэр хаяг руу би ороод ингээд тухайн өдөр нь пост биччихсэн баггүй юу. За дээр сонин сайхан юу байна? Би ийм сонин сайхантай байж гин гэд нэг тийм пост биччихсэн. Өнөөдөр чиний төрсөн өдөр байна маань гэд ингээд нэг тийм биччихсэн баггүй. Тэгээд би гэртээ ирээд амтны бодол уншаад байдаг нөгөө бат байна штэ. Бат маа дэрж таарсан. Тэгээд тэгсэн чинь бат гэсэн баггүй. Энийний төрсөн өдөр нь гэж штэ тэгэхгүй юу? Нөгөө манай муурны бодлыг уншиж штэ тэгсэн чинь энэний төрсөн өдөр нь гэж штэ гэж авдیں۔ Амар сонирм байгаас тэр муурны чинь төрсөн сар нь бол 4-р сар гэж эмч хэлж өгсөн штэ. Тэгсэн чинь яг манай нөгөө талигч найзын төрсөн өдөр босон өдөр нь тэр муур өнөөдөр миний төрсөн өдөр гэж одоо хэлж ийн гэж байгаа байхгүй юу. Тийм бодлыг одоо манай найз өмжсөн байна штэ. Амар ийм танаа муур чи ийм хүнэрхүү бодолтой ямар сони ингэж ярьж байсан байхгүй нэг муурны чинь бодол бүр ингээм амар жоохон хүүхэд шиг байдаг штэ. Бүр дөнгөж тэр чи хэдхэн сартай юм чи бүр жоохон хүүхдээс бүр жоохон санаа манаа нь бол нэг тийм олигтой танигдахгүй штэ. Одоо л манай муурчим 8 9 жил болсон муурчин л нэг 2 настай хүүхдийн одоо тийм хавцаа болдог гэж байна штэ. Тархиных нь хөгжлөн. Тэгэхэд манай муурчим хэдхэн сартай хэрнээ бүр ингээд нэг тэ хүнэрхүү тийм бодол нь умшигдаад байна гэж байгаа байхгүй. Тэгээ дуу муу аялж маялцсан тэ дотор ингээд нэг бараг нэг дуудуулаад байгаа юм шиг тэгэхээр байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр миний ойлгосноор бол хүн ч гэсэн өмнөх төрөллийнхаа тэ өмнөх төрөлтүүдийнхаа тэр авиас бэлэг мэдээллийг одоо хадгалаа шин чанарыг авч төрдөг шиг одоо жишээ нь маш сайн дуулдаг те гой хоолойтой хүмүүс бол өмнөх аль нэг төрөлтөө шувуу байсан
байх тохиолдол элбэг гэж байгаа. Тэгээ дээрэс нь төрөөд хэсэг өмнөх насныхаа мэдээллийг хадгалдаг гэж байгаа шиг муурч гэсэн ялгаагүй өмнөх төрлийнхаа тэр мэдээллийг тэр оюун ухааны тэр сүнсний тэр мэдээллийг хэсэг хугацаанд хадгалдаг юм шиг санагдсан. Тэгээ манад ирээд баг 1 жилийн дараагаас бол айгүй жоохон хүүхэд шиг те бодож байгаа бодол нь тийм болж ирсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй үнэхээр маа тэр талигч найзын сүнсчин бол нэг ширхэг гэсэн ойлголт байхгүй. Тэр чинь нэг юм мэдээллийн цул байгаа байхгүй. Тэгэхээр тэр мэдээллийн цул сүнс маань заавал нэг дараагийн төрөлдөө нэгэн биеинд төрөх албагүй. Тэр мэдээллийн цул нь ингээд олон одоо төрлүүдэд олон хүнд ингэж хуваагдаж төрдөг гэж байгаа байхгүй. Тэгэхээр маатер талигч найзын тэр мэдээллийн жижигхэн хэсэг нь муурны сүнсний мэдээлэл бүрдүүлэлтэнд оролцсон байх магадaltaй болов уу гэж би бол бодсон. Тэгээ хэсэг нөгөө хадгалагдчихж агаад тэгээ сүултээ ингээ нөгөө хүн ч гэсэн ингээ өмнөх төрлөө мартдаг шиг муурч гэсэн тэр өмнөх төрлийнхаа зүйлээс одоо холдоод ингээ мартагдаад ингэсэн байх гэж би бол хувьдаа боддог. Тэгээд яг мууртай байхын сайн тал, эерэг тал бол бас зөндөө байна. Түрүүний ярьсан те хар эрчим энергийг холдуулд юм байна. Гэртийн эерэг зөөлөн уур амьсгал бол авчирдаг. Тэгээ арчилгаа их багтай. Заавал гарч салхилуулна гэх бол шаардлага байхгүй. Муурч нь бас цэвэрч, энсийн 50-40, хоолын 50-40. Тэгээ айхтар хийдэггүй, цадхаа бол мэддэг. Зохимжит хэмжээгээр бол иддэг. Тэгээд өөртөө хэрэгтэй агаар, нар зэргийг бол ингээд цонх муухан дээр өөрөө зогсоод гаднаас орж ирж байгаа нарны гэрэлт бие шарж хөвтөж битдэг ч юм уу те. Өөрт хэрэгцээтэй байгаа юм өөрөө ингээд болгочдөг. Тэгээ хоол эс хоёр нь байхад л хангалттай ингээд бусныг арчилгаа шаарддаггүй учраас бас надад их таалагддаг. Тэгээд ер нь бол ингээд нөгөө амтны зан төлөв судалж байгаа тэр газруудын бичснээр мөн тэгээд манай тэр бат гээд найзын ярьснаар бол муур маш ухаантай. Бидний ярьж байгаа баг бүх зүйлийг ойлгоно. Өөрт нь одоо хандаж хэлж байгаа чи одоо тэгэж ингэж одоо наатаха бойлж ширээн дээрээс буу муу гэдэг бүгдийг мэднэ. Наашаа хүрээдэр тийшээ явмаагүй бүгдийг ойлгоно. Гэхдээ тэрийг хийдэггүй. Маш тийм их зантай тийм нөхдүүд байдаг аахгүй. Одоо ингээд батыг ирээл би чи ингээд тэгээд кискад хандаж хэлээл наа чи ойлгож гинүү миний яриг гэсэн чи. Ойлголгүй яа тийм гэж. Ойлгож байгаа хэрнээ ерөөсөө ойлгоогүй толгоо гаргаад тэгээ ойлгоогүй дүр эсгээд хийдэггүй байхгүй. Тийм зөрүүд их зантай. Нохотой харьцуулах юм бол хамаагүй ухаантай юм ойлгоод байдаг хэрнээ нохоо шиг хүний тэр одоо өвөнд ордоггүй гэх юм уу. Тийм төрлийн амтан. Тэгтээ бол эерэг тал ихтэй хар зүрэг эрчмийг хол байлгаж чаддаг. За тийм буянтай амтан байна. Тэгээ онгод тэнгэрүүд зүүн бэлэгтэй хүмүүс бол маш юм эерэг хандлагатай байдаг энэ мууранд. За тэгээд муурны талаар одоо зөвхөн өөртөө холбоотой одоо өөрийнхөө мэдэх мэдээллийн дагуу ярьлаа. Цаашдаа яг нөгөө судар номнууд дээрээс биш юм чөлөөтэй сэдвүүдийг байнгын сонсогчдтойгоо хамт ингэж private Facebook group нээгээд тэн дээр ингээд чөлөөтэй ярилцдаг тий. Өөрсдийнхөө дуршлагаас, мэдлэгээс ярилцдаг, лайв хийдэг. Тэгээд өөр ямар сэдвээр ярмаар байна тий. Тэр талаар ингээд чөлөөтэй ярилцдаг номтой холбоотой биш. Өөрийн амьдрал дээр мэдлэг, дуршлага тий мэрэгжлийнхаа талын тэгээд одоо энэ зүүн бэлэгтээ найз нөхдүүдийнхаа талаар ч юм уу. Тэгээд энэ мод тайрах за би энэ хуш модыг үрээр тариад нэлийн бас амжилттай хэдэн жил явчлаа. Тэгээд энэ талаараа ч юм уу тий нэлийн юм дотн сэдвээр яриа өрнүүлдэг, мэдээлэл хүргэдэг юм Facebook group нээ гэж бодож байна. Тэгээд энэ группт маань байнгын сонсогчд маань бол орох юм байгаа. Тэгээ ерөн бол намайг нөгөө хандивын дансаа тавиач. Тэгээд тавьчих юм бол хандив өргөжмээр байна гэсэн бас санал ирсэн. Тэгээ би яг хандивын дансаа тавина. Гэхдээ тэр дансанд маань их мөнгөөр биш зүгээр олон удаа буюу одоо нэг дугаарыг маань сонсоод таалагдах юм бол 1000 төгрөг ч юм уу. 1000-аас нэг тийм амар их байлгаад явах вэ? 1000 төгрөг ч юм уу хийгээд 8-аас дээш удаа хандив өргөсөн хүмүүсийгээ Facebook тэр private group-тэй орох урилга өгөөд ингээ явчих гэж бодож байна. Тэгээд хандивын дансаа бид ор байрлуулчин дансан дээр маань гүйлгээний утхан дээрээ утасныхаа дугаарыг бичээд явах юм байгаа. Тэгээд 8-аас дээш удаа ингээ хандива явуулсан буюу дугаар болгоны дараа шүү. Гэхдээ гэ бодохоор одоо сард чинь 6 дугаар орж байгаа гэхээр 1 юм уу 2 сарын дараанаас эхний одоо байнгын сонсогчд маань групптэй
ороод энэ мэтчлэн одоо байнгын сонсогчдын маань хүссэн хүсэлтийн дагуу сэдвээр яри судалж одоо номнуудаас бэлтгэж хүргэе. Хандивын мөнгө заавал тийм их байх бол алавгүй. Би энэ одоо дугааруудыг яг мөнгөний төлөө бол хийгээгүй. Гэхдээ подкастуудынхаа дугаарыг илүү чанартай, илүү олон хүнд хүргэе гэж бодож байгаа. Тэгэхээр та бүхэн маань ч гэсэн олон хүнд хүргэе гэж бодож байвал яг хуу та бүхэнд маань ямар үн цэнийг авчирч байгаа вэ гэдгийг бодоод тэгээ илгээх юм бол явандаа манайх бол англи хэл дээр энэ дугааруудаа гаргах гэж байгаа учраас тэрэнд бас хэрэгтэй мүү гэж бодсон. 50,000 сабаас дээш болоод ирэхээр уг нь англи хэлээр ингээ хийгээд эхлэе гэж бодож байгаа боловч нэлээд удаан сав нэмэгдэж байна. Тэгээд болохгүй бол тэрнээс наан англи хэл дээрх дугаараа бол хийгээд эхлэе гэж бодож байгаа. Тэгээд англи хэл дээрх дугаарыг маань хамт хөтлөх хүн одоогоор бас тодорхойгүй байгаа учраас байнгын сонсогч дундаас маань сонирхож байгаа хүмүүс байвал холбогдорой. Тэгэхээр та бүгдийн өгч буй хандив болохоор товчхондоо бол нэмж энэ одоо дугааруудыг бэлтгэхэд хэрэглэгддэг ном худалдаж авахд тэгээд их цагаа энэ Facebook-ийн пэйж, хуудас, групп болоод илүү олон хүнд ингэж шеэрлэх боломжтой байдлаар тэр тал руугаа ажиллая гэж бодож байна. Тэгээд тэрэнд зориулагдах болно. Дээрээс нь англи хэл дээр бэлтгэж байгаа. Тэгэхээр тэрний бэлтгэл болоод тэрэнд зориулсан хандив гэсэн үг. За дээрэс нь таны өгсөн хандив мод болох юм байна. Хош модыг үрээр тариад нэлээд гайгүй амжилттай явж байгаа гэж ярьсан те. Тэгэхээр тэрнийгээ бол үргэлжлүүлнэ. Тэгээд тэрэнд санхүүжилт болж очино. Тэгэхээр таны өгч байгаа мөнгө болохоор буянтай гэх юм уу? Тийм хөрөнгө оруулалт болох юм байна. За тэгээд та бүхэн минь манай дугааруудыг илүү олон хүн сонсоосай гэж хүсчихвэл мэдээж сайн шеэр хийгээд өгөөрэй. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.